За байнгын дарга гишүүдийн өнөөдрийн амгалан айлтгая. За парламентын засаглалын бас давуу тал нь аливаа асуудлыг хилцэх. За бид энэ байнгаараа бол улсын хурлын бүтцийн бас бүтц учраас энэ бидний асуудлыг нээлттэй хэлж байгаа нь их давуу тал гэж ойлгох ёстой. Олон нийт гэсэн энийг бол бас тэгж харж байгаа. Олон талд байсуур байх ёстой. Тэгжээж бид энэ бол ардсан засаглалыг бэхжүүлж гэн. За парламентын ардчлалыг бэхжүүлж гэн гэж бас ярих ёстой. Энэ бол үндсэн шалгуурна гэж байна. Өнөөдөр энэ хууль орж ирэхээс ахвалаад олон нийтийн хилцүүлэг, улс төрчний дунд хилцүүлэг явлаа. Гол зүйл бол энэ нь ёс зүйг хөөжлөх юм уу юу гэдэг асуултанд суурилсан. Энэ ёс зүйг бол хөөчөж болно. Гэхдээ бол бүрэн хөөчөж болохгүй гэдэг ийм л хариултаа. Энэ манай энэ өмнөх 3 дугаар зуунд Ализийн Аристотель өгсөн хариу. Дараа нь ёс зүйн чиглэлээр хамгийн том философч Иммануил Кант бол угаасаа бас тэгчихсэн. Гэхдээ Кантын байсвар бол их хатуу. Ёс зүй гэдэг бол зөв үү буруу юу гэдэг асуудал. Улсын хурлын гишүүн байнгын хорооныхоо хуралдаанд цагтаа ирж оролцох ёстой гэдэг бол ёс зүйн асуудал. Гэхдээ энэ асуудлыг бид бол хуралдаа ирэхгүй байгаад байгаа улсуудын тухайд ярих зэрэг энийг хойшлохоос аргагүй боллоо гэж бол хөөж бас болно л гэсэн үг. Тэгэхээр энэ талаас нь бид асуудлыг бас харах ёстой баха. Би сайн санаж байна. Бид энэ ёс зүйн тухай хуулийг 2023 оны 5 сард баталж хийсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль. Тэр үеч гэсэн энэ хилцүүлэг явж ирсэн. Гэхдээ тэр үед энэ хилцүүлэг явж байхад нэг чухал зүйл яригдсан байна. Бид яаж нэг зэрэг алсын араа 20/50 гэдэг баримтшийг боловсруулахдаа бид Монгол улсад төрийн засаглалыг боловсруулахдаа чадварлаг ёс зүйтэй мэрэгсэн төрийн албатай болно гэдэг ийм зорилт тавьсан. Энийг хэрэгжүүлэх хүрээнд энэ хуулийг оруулж ирлээ гэсэн ийм тайлбар тавигдчихсэн. Би сайн санаж байна. Энэ ч зөв. Яагаад гэвэл бид тавьсан зорилготойгоо үйлдсэн байдлаар эрх зүйн орчин дутуу байна гэдгийг л ярьж ирсэн. Төрийн алба гэдэг бол төрийн улс төрийн алба, албан хаагчдаас бүрддэг, төрийн захиргааны албан хаагчдаас бүрддэг, төрийн тусгай албан хаагчдаас бүрддэг, төрийн үйлчлэгээний албан хаагчдаас бүрддэг. Энэ хуулиар бол энийг тухайлан зохицуулсан байгаа. Гэхдээ төрийн улс төрийн албан хаагчтай холбоотой зүйлийг ёс зүйн дүрмэнд найдаад үлдээж гисэн ийм зүйл байгаа учраас энийг боловсруулах чиглэлээр бид ярихна гэсэн ийм л бас хилцүүлэг явж байна. За энэ талаас нь аваад үзэх юм бол бид ёс зүйг хуульчилж болно гэж байна. Гэхдээ энэ хууль дээр бас бодууштай зүйл байгаа. Нэгдүгээр асуудал бол ер нь бол улсын хурлын гишүүний өөрийнх нь абсолют эрх байдаг. Абсолют халдшгүй байдал гэж. Улсын хурлын гишүүн бол хуралдаанд оролцох явцдаа хэлсэн үнийхээ төлөө тухайн үед болон дараа нь хариуцлага хүлээдэг. Энэ бол улс төрийн гол үндсэн хамгаалалт болдог. Тэгэхээр энийг бид нар энэ хууль хангаж яана гэдэг талаас нь бас сайтар бас хилцэж судлах ёстой. За энэ нэг зүйл. Хоёрдугаар зүйл бол сая би бас зарим гишүүдийн ярьсантай бол бас санал нэгж байгаа. Энэ улсын хурлын гишүүн гэдэг бол ижил статустай улс төрийн албан хаагч. Улс төрийн өндөр албан хаагч. Гэтэл энийг тойргоор сонгогдсон тэрнээс гадна жагсаатаас гарсан гэдэг байдлаар ялгаатай авч үзэж байгаа нь бас өөрөө бид эргэж харах ёстой зүйл байна л гэж байгаа юм. Гэхдээ эндээс бид нэг зүйлийг бас ярих ёстой. Бид энэ хуулийг хэлцэн зүйтэй. Гэхдээ хэлцэхдээ бид энийг саяны хэлсэн тодорхой шалгууруудын улсын хурлын гишүүдийн хэлсэн бас тодорхой шалгуурууд байгаа даа шүү дээ. Парламентын өөрийнх нь шин дархлааг алдагдуулчих тийм нөхцөл байдал үүсэхгүй байх талаас нь парламентын ардчлалын гол үндсэн шалгуур болсон 5 үндсэн шалгуур байгаа шүү дээ. Энэ 5 үндсэн шалгуурыг бас алдагдуулахгүй байх талаас нь бид хэлцэж мэрэгсэн төвшөнд тал талаас нь ярьж энэ хуулийг бол бид батлах хэсгийн юм шийдвэр гаргах хаа гэж бодож байна. Тийм учраас миний хувьд бол энэ хуулийн төслийг хэлцэх асуудлыг дэмжиж байгаа илэрхийлье. Баярлалаа.